Дараагийн мэдээ танилцуулъя. Энтхийн нийслэл Шинэ Дели хотод агаарын чанар муудаж байна. За үүнтэй холбоотой сургуулийн хичээлийг танхим болон цахим хосолсон хэлбэрээр явуулахыг засаг захиргаанаас шаардж байгаа юм байна. Мягмар гарагт эрх баригчид нийслэл болон түүний захын хороолуудад ачаар тээврийн хөдөлгөөний хязгаарлах зэрэг бохирдлын эсрэг арга хэмжээг авч байгаа юм байна. Эрх баригчдын мэдээлж байгаагаар Дели хотын агаарын чанар ноцтой түвшинд хүртэл муудсан. За энэ байдал эрүүл болон өвчтөе хүмүүс ноцтой нөлөөлж байна. Бохирдлыг хянах зөвлөлийн мэдэгдэж байгаагаар лав гарагт нийслэл Дели хотын агаар дахь нарийн ширхгийн хэмжээ 438-д хүрсэн байна. За энэ нь бол уушгийг бөглөж болзошгүй нарийн ширхэгтэй тоосон цэрийн хэмжээ аюул тархуц түвшинд хүрсэн байгааг харуулж байгаа. Тус байгууллагын мэдэгдэж байгаагаар энэхүү хэмжээнд дэлхийн эрүүл мэндийн байгууллагын заасан аюулгүй хэмжээнээс бараг 30 дахин энтхийн улсын дунджаас 8 дахин их байгаа харагдаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдэгдэж байгаагаар 24 цагийн дундаж агаарын тоосон цэрийн хэмжээ 15-аас хэтрэхгүй байх нь аюулгүй гэж үздэг. Эмчнэр хүмүүст ялангуяа хүүхэд ахмад наснуудад заашгүй шаардлагатай биш бол гадагшаа гарахгүй байхыг зөвлөж байгаа. За хэрэг гарах шаардлагатай тохиолдолд амны хамгаалтын хаалт зөөхийг мөн зөвлөж байна. Дели хот болон энтхийн хойд хэсгийн зарим хэсэгт өвлийн улиралд агаарын бохирдол байнга асуудал болдог. За ялангуяа энэ асуудлыг шийдвэрлэх талаар улс орны зүгээс бол бодлого үйл ажиллагаа явуулж байгаа ч гэсэн асуудлыг бодитоор шийдвэрлэх боломж олдохгүй байгаа. За асуудлын цаана бол ганцхан шалтгаан байхгүй байгаа гэж энтхийн эрх баригчид үзэж байна. За тухайлах юм бол салхины хурд маш бага байдаг. За мөн үйлдвэрлэлийн болон тээврийн хэрэгслээс утаа ялгардаг, температур буурах, хөрш цэргэлтэй мужуудад ургацын сүрлийг улирлын чанартай шатаадаг зэрэг зүйлүүд нөлөөлдөг юм байна. Дели хотын засгийн газар бохирдлын түвшинг хязгаарлахын тулд хариу үйл ажиллагааны шалгуур төлөвлөгөөгийн тусгай арга хэмжээний багцыг хэрэгжүүлдэг. Эдгээр арга хэмжээний 3 дахь шатыг мягмар гарагт хэрэгжүүлсэн бөгөөд үүнд уул уурхай үйл ажиллагаа явуулахыг хориглох, чулуу бутлах, тоос шороо үүсгдэг, материал тээвэрлэдэг, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох зэрэг орж байна. Агаарын чанар муудсан өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлд иргэдийг бохиндох эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахад хүргэсэн улс төрийн маргааныг ч үнэс болж дэгдсэн байна. Мягмар гарагт сөрөг хүчний Адамын намын удирдагч Саврах Бахаржаад Дели хотын засгийн газрыг агаарын чанарыг датаг хуурамчаар үйлдсэн олон нийтийн эрүүл мэндийг хамгаалж чадахгүй байна гэж буруутгасан. Энэхүү намын үзэж байгаагаар агаарын чанарын дата үзүүлэлтийг өөрчилсөн гэх мэдээлэл байгаа юм байна. За мөн хотын чанар түгшүүртэй хэвээр байгаа гэдгийг хэлээд засгийн газраас нийгмийн эрүүл мэндийн онц байдал зарлахыг шаардсан. Гэсэн хэдий ч Бахаряша Жанатра намыг удирддаг Дели хотын засгийн газар уг мэдээллийг няцаасан байна. Манай засгийн газар агаарын бохирдлыг хянахын тулд нухацтай шуурхай ажиллаж байна гэж ерөнхий сайд Рахита Гупта мэдэгдэж байна. За мөн Дели хотын байгаль орчны сайд Манжир Синг Риса Hindustan Times сонинд ярьцлага өгөхдөө агаарын чанарын мэдээлэл олон нийтэд нээлттэй. Агаарын чанартай холбоотой мэдээллийг бол авах боломжтой. Мөн агаарын хяналтыг авч байгаа тэр хяналтын төхөөрөмжийн ойролцоо бол ус цацаж байгаа. За энэ нь бол тоосыг арилгах зорилготой болохоос агаарын датаг өөрчлөх зорилт байхгүй гэж мэдгдсэн. Ямар ч тач Дели хотод үүсэж байгаа энэ нөхцөл байдал бол нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдалд хортой нөлөөллийг учруулж байгаа юм. За манай улсын хувьд ч гэсэн агаарын бохирдолтой холбоотой асуудал тулгардаг. За хэрвээ салхихгүй байгаа тохиолдолд бол манай агаарын тоосон цэрийн хэмжээ 500 хүртэл ийм хэмжээ хүрдэг гэж мэрэгчднүүд хэлдэг. За энэ байдал нь бол эдгээр асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай. Цаашдаа үүнийг шийдвэрлэхгүй тохиолдолд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хэлж байгаагаар хүн ардад бол сөрөг нөлөөтэй ийм нөхцөл байдал үүсэж байгаа. За улс орнууд эдгээрийг шийдвэрлэх зорилгоор янз бүрийн арга хэмжээ авч байгаа. За үүний нэг нь энтхийн Дели хотын жишээ харуулж байгаамаа.